За Google-ийн Storybook tools-ыг танилцуулахад бэлэн боллоо. За бид нар энэхүү хэмэл оюун ухааныг ашиглахын тулд Google-ийн албан ёсны Moise Educate гэсэн хаяг ашиглана. За ингээд бүгдээрээ аппликейшн хайж олъё. За ингээд мөн 9 цэг дээрээ давна. За 9 цэг дээрээсээ бүгдээрээ Gemini хэмэл оюун ухааныг нээ. За хэмэл оюун ухаан маань дотроо маш олон төлөвлөлттэй байдаг. За энэ дотор бол Storybook маань бол байхгүй. За Storybook маань James дотор байгаа. За ингээд бүгдээрээ James руу орчъя. James дотор харагдаж байна. Gem Manager гэж харагдаж байна. За энэ бол нөгөө New Gem буюу бүгдээр шинээр туслах үүсгдэг гэсэн харагдаж байна. За энэ миний Gem-ууд харагдаж байна. За гэхдээ бүгдээрээ болохоор Storybook-ыг ашиглах гэж байгаа шүү дээ. Тийм учраас бүгдээрээ Storybook-ыг ашиглана. За хажууд нь бас Coding Partner гэдэг энэ код бичгэд бас тусалдаг хувийн туслах байна. Brainstormer байна, Chess Champ байна. За ингээд зориултаараа өөр байгаа. За Storybook болохоор гарын амлага, үлгэрийн ном ч юм уу ингээд ерөнхийдөө ном үүсгэхэд хэрэглэдэг юм tools аа. За ингээд бүгдээрээ нэвтэрч оръё. Дээр нь клик хийлээ. За бүгдээрээ туршиж үзье. За энэ маань яаж үүсдэг юм болоо? Эхлээд бүгдээрээ за энд болохоор нөгөө 7 настай хүүгийн одоо юу вэ? Амьдралтэй. За энд болохоор бас нэг ингээд 4 янзын бэлэн промпт байна. За бүгдээр яг эхнийхин зүгээр яг туршаад үзээд харуулж болно. Гэхдээ энэ дээр цаг авах учраас бүгдээр шууд ажилдаа оръё. За би болохоор ингээд бэлэн юм юу үүсгэсэн байгаа. За Robinson Crusoe гэдэг ном байдаг тийм ээ. За тэгвэл Robinson Crusoe-гийн тухай одоо ийм ном хийлгэхээр промпта энд бичиж өгөө. За хариуд надад зоригт Робинзоны арлын адал явдал гэдэг ийм сонирхолтой хөөрхөн ном хийж өгсөн байгаа. За бүгдээрээ нэг танилцъя номтойгоо. За ингээд манай Storybook-ийн маань хэсэг байж байна. За би энэ дээр ингээд промпта бичиж өгөнгөт Storybook манад хариуд нь номын маань яг нь бүтээж өгдөг. За тэгээд ном маань харагдах хэсэг нь энд хажууд нь баруун талд нь харагдаж байна. За энэ болохоор номыг гүйлгэдэг хэсэг байгаа. За ингээд дээр нь дараад гүйлгэсэн ч болно. За энэ бол татаж авдаг хэсэг. Номоо энийг пул буюу томруулж харж болно. За бүгдээр томруулаад харъя. За ингээд номын мөн зохиогч яагаад гэвэл би миний эрхээр хийгдэж байгаа учраас би өөрийн номын зохиогч болно. За ингээд намтайгаа танилцъя. За ингээд Robinson Crusoe бас найзтай болгоцсон байна. За тэгээ Robinson Crusoe гоё байшинтай болгоцсон байна. Бас тоттой. За гэх мэтчлэн ингээд хамгийн гол нь энд ингээд зураг гараад байгаа нэг сонирхолтой. За энэ бас нөгөө зарим нэг одоо промпта дутуу бичсэн буруу бичсэн тохиолдолд зураггүй гардаг юм байдаг. Тийм учраас промпта маш сайн зөвхөн За ингээд миний хийсэн ном дуусж байгаа. За ингээд би татаад авчихна энэ дээр дараал. За ингээд татаж автлаа бас жохиудна. За ингээд орхичихъя. За тэгэхээр бүгд ийм ном хийж сурнаа. За тэхийн тулд хэдүүлээ одоо шууд бэлэн промпт байхгүй байна тий. Тэгвэл промпта бүгдээрээ бас Gemini-гаар бичүүлж болно. За бүгдээрээ энэчнээс бэлэн Gemini үүсгэе. За би энэ Gemini дээр өөрөө промптын юм сангийн туслахтай, промптын сан гэдэг юм туслахтай. За бүгдээрээ харцгаа юм миний Gem байгаа тий. Энд миний промптын сан гэдэг юм бэлэн юу байгаа. За би одоо энэ дээрээ За би энэ дээр шууд одоо ямар нэгэн номын юу үсгэе гэж биччихье тий. За би энэ дээр Robinson Crusoe номын ном үүсгэх тий. Ном бүтээх промптыг өгнө үү.
За гэхдээ би юун дээр бүтээх вэ гэдгийг бас бичнэ. За би тэгэхээр Google-ийн Storybook дээр гэж бичнэ. Storybook дээр Robinson Crusoe ном бүтээх промптыг өгнө үү. За ингэнгүүт миний туслах болвол миний туслахын нэрийг промптын сан гэдэг. За энэ туслах маань надад ингээд гоё юу гэж байна. За ингээд тараа бүр үйл явдлаар нь шуурга ба сүрэл эрэг дээрх сэрхүү оромж барих нь пятницатай уулзсан аврагдаж байна гэдэг ингээд бэлэн юу гэж байна. За бүгдээр энэгээр нь бэлэн Storybook дээр бүлэг бүрээр өгж болно. Эсвэл одоо ерөнхий бас өгж болно. За тэгэхээр энэ дараалал ингээд өгөх юм бол яах нь вэ? Бас их гоё болно. За одоо энэ дээр энэхүү промптын түүхийн туршид зураглалыг ижил байлгахад ашиглана гэж. За ингээд туршаад үзье бүгдээ. За ингээд бүгдээ Storybook руугаа орно. За тэгээд Storybook руугаа орохдоо бүгдээ шинээр эхэлчихье. За шинээр эхлэхгүй бол энэ хуучин номтойгоо холилдоод юу ячна? Болохгүй. За тэгэхээр шинэ Storybook руу орно. За ингээд юугаа бичиж. За би тэгтээ сайн нэг юм алдаа хийчих. Юу яасан гэхээр би монголоор шүү гэдгийг бичиж өгсөн билүү? Энэ дээр монголоор бичиж шүү гэдэг өгүүлбэрээ бичиж өгөөгүй санагдаад байна. За тэгвэл дахиад эхэлчихье, нэг нь цаг авах юм чинь. За ингээд шинээр эхэлчих. Storybook дээрээ дарлаа. За би ингээд энэ дээр промптаа хуулцаад хамгийн сүүлд нь би монголоор гэж бичиж. За ингээд хүлээе. За бүгд эхнээс нь гоё ингээд ном харъя. Миний Robinson Crusoe гэдэг номыг бүтээгээд өгсөн байна. За үйл явдлын ерөнхийд нь нөгөө ерөнхий промптын хууль тавьсан учраас бүх номны үйл явдлыг нь энэ номонд багтаасан гэсэн үг тийм. За тэгээд би одоо зохиогч нь болчихж байгаа юм. Эзэнгүй арлын эзэн Robinson-ы тэмдэглэлээ гоё нэр өгсөн үү? За ингээд бас гоё зурагтай зураг болоод ер нь нэлээд бодит төрхтэй ойролцоо байна. Үйл явдлууд нь бас ойролцоо байна. За миний өмнөх ном дээр болохоор арай жоохон хэтрүүлэгтэй байсан бол энэ дээр илүү их нөгөө үнэнтэй ойрхон гоё ном хийж өгсөн байна. За ингээд Storybook-ыг дахин ингээд хөгжүүлээд дахин промптаа бичээд хэлгээд ахаар илүү хөгждөг. Ганцхан удаа хэлэхчээд лаг нөгөө 100% одоо ном хүснээр чинь гаргаж өгнө гэж бол байдаггүй. За тэгээд бас дахин бичгээд яг адилхан номыг бүтээж өгнө гэж бол бас байхгүй. За ингээд болцсон байна тийм. За ингээд би Robinson-ы 9 номынхоо одоо жижигхэн ингээд өөрхөн гарын авлага үлгэрийн ном болголоо. За бүгдээрээ тэгээд татаж авч болно. За тэгээд ингээд хүүхдүүдтэй зориулсан хөөрхөн номнуудыг багш нар маань хийж болох нэ. За тэгээд багш нар маань яах юм бөхөр энийг дуурайгаад бүгдээрээ дадлага ажил хийгээд нэг юм ном үүсгээд энийг над руу шеэрлэж болно. Мөн үүсгээд ингээд татаад яах нь даалгавраа илгээж болно. За ингээд даалгавар илгээхдээ нөгөө багш